За сайн бацгаана уу. За ингээд манай R хичээл 10 маань эхэллээ. За энэ удаагийн хичээлийн одоо онцлог эсвэл одоо сэдв нь гэвэл энэ удаагийн хичээлээр класс гэдэг функцийн талаар авч үзсэн. Тэгээ класс, тэгээ метод гэх мэт юмнууд байна. Тэгээ энэ удаагийн хичээл бол ер нь энэ класс гэж юу вэ гэдэг талаар тийм анхан шатны ер нь жоохон мэдгэтгүүн өгөх зорилготой хийж байгаа хичээл. Тэгэхээр ер нь бол бас их энгийн ойлгомжтой зүйлүүдийг заана. За тэгээд хичээлд яг энэ OOP гэж нэг тийм ойлголт байдаг. Ер нь программын хэлнүүд дээр. За энэ нь юу вэ гэхээр нэг object oriented programming буюу одоо объектэд тийм чиглэсэн объектэд ер нь объектэд чиглэсэн програмчлал гэж хэлж болно. Тэгээ яг R дээр бол юу классыг бол тийм 3 төрлөөр одоо хийж болдог, классыг үүсгэж болдог. За эхнийх нь бол S3 гэдэг класс байна. Функц гэх юм уу? Одоо классыг үүсгэдэг. За дараагийнх нь болохоор S4 гэдэг функц байдаг. За дараачих нь болохоор rep class гэдэг бас функц. Ер нь бол R дээр бол яг энэ гурваар ашиглаж классыг үүсгэдэг. Тэгэхээр энэ гуравнаас тодорхой хэмжээний бас ялгаатай өөр өөрсдөө гэсэн онцлогтой байгаа. Тэгэхээр юугаараа ялгаатай байна гэхээр ер нь бол доторх бүтэц тэгээд бас нэг юуны бичиж байгаа юуны объектууд товсгочтой өгж байгаагаар бол хоорондоо багасаг ялгаатай байх. За үндсэн хичээл рүү оръё. Тэгэхээр ер нь бол класс гэж функц бол яг R дээр өөр төр нь байдаг. За энэ юу вэ гэхээр тухайн аргумент гэх юм уу, тухайн одоо оператор яг ямар төрлийнх вэ гэдгийг ангилдаг. Тэгэхээр одоо жишээ нь тоо байлаа те. 1 гээ тоог класс функцээр одоо үзвэл за юу вэ гэж харъя те. За numeric буюу одоо тоон төрлийнх байна гэдгийг гаргаж ирж байна. За true гэдэг үстэй. За энэ алдаа юу вэ гэхээр нөгөө зүгээр нөгөө юугаар аваад зүгээр тийм одоо нэрээр гэх юм уу зүгээр нөгөө үгээр хүлээж аваад байна. Тэгэхээр нэг ингүүл ойлгоно. Logical. За энэ бол numeric, logical, character. За ийм шүү. Ер нь бол яг класс гэдэг функц л ер нь бол нэг ангилдаг. Тэгэхээр яг бидний өнөөдрийн үзэж байгаа класс бол ер нь л зөв нэг энгийн классаас бол ондоо тийм арай өөр зүйл хийдэг гэсэн. За энэ дээр S3 классыг үүсгэж харуулсан байна. За set class гэх функц. За ер нь л энэ одоо энэ person гэдэг нь юу вэ гэхээр одоо энэ классын одоо шинж тэмдэг гэх юм уу одоо яг юуны талаарх вэ гэдгийг ингэж бичиж өгдөг. За одоо энэ дээр бол би нэг хүний орлого, зарлага тэг нэрийг агуулсан тийм листтэй класс үүсгэж байгаа болохоор ингээд person гэдэг өгсөн байна. За тэгэхээр энэ дээр бол
Энэ классын яг бүтцтэй нь юу гэдэг вэ гэхээр нэр байгаа тий. Нэр нь гэхдээ ямар төрлийнх байх юм гэхээр character. За тэгээд income ба. За income нь яг ямар утга авах юм гэхээр numeric буюу тоон утга. За тэгээд expense ба. За бас адилхан. За тэгэхээр new функц ашиглаад ингээд яг юунуудаа өгдөг. Утгуудаа өгдөг. За нэр нь юу юм? Орлого нь хэдийн, зарлага нь хэдийн. За тэгэхээр бат гэд нэрлэлчээ тэ энэ классаа. За бат гэж нэрлээ. За бат. За зүгээр S гэж. За тэгээд new. За person. За энэ хүн байгаа. За нэр нь бат. Орлого нь 100, зардал нь 50. За ингээд харангууд классын бүтц байна тий. За нэг юм хөө ер нь бол классын яг хамгийн энгийн хамгийн одоо сонгодог гэж хэлж болно. Зүгээр яг хамгийн нийтлэг энгийн зүйл үл юм. Яг энэ дээр нэмэгдээд нөгөө бусад өөр function юм уу if функцүүдийг ашиглаад ингээд илүү тийм төвлөрсөн илүү ажил хөнгөлсөн тийм зүйлүүдийг хийж болно. За яг энэ класс дээр бас жоохон ажиллаж болно. За юу аргументуудаа сольж болно. За тэгэхээр slot гэдэг функц ашиглаад юунуудын слотуудын солиотой. За тэгэхээр за энэ дээр өмнө бат байсан. Тэрнийг сулгаад за income утгыг солиё тийм. За тэгэхээр эхлээд income дээр яг ямар утга байна гэдгийг харъя та хэдүүлээ. За 100 гэдэг утга байгаа юм байна. За тэгэхээр одоо income-ыг 1000 болгоё тийм. За одоо харъя. За income маань болцсон. За ингээд бас классаа өөрчлөөд явж болно. За дараачих нь rep class-ыг ашиглаж класс яасан маа. За тэгэхээр энэ дөрөөр шууд жишээ авсан маа. Ер нь классын бүтц нь бол нэг иймэрхүү гэдгийг сая тайлбарлаад өгчлөө. Тэгэхээр шууд жишээ аваад явал яг энэ классын үр дүн нь юу вэ? Тэгээд яг ашиг тус нь юу вэ гэдгийг илүү харагдах байх. За тэгэхээр шууд жишээлээ гаргая. За түрүүн хэлсэнчлэн за энэ шинж тэмдэг гэж хэлж болно те. Attribute гэж байгаа. Тэгэхээр энэ яг аккаунтын талаар класс гэж ойлгож болно. Тэгэхээр аккаунт гэж нэрлэж байгаа. За rep class-ыг ямар функцээр үүсгэдэг вэ гэхээр set rep class гэдэг. Энэ бол угаасаа ямар ч R-ын version дээр бол яг өөр төр нь байгаа. Ямар нэгэн package шаарддаг тахгүй. За тэгээд account гэдэг нэг юм attribute яваад таславлаа. За field буюу одоо яг гол талбар нь яг юу байх юм те. Тэгэхээр list дээр ашиглаад за яг энэ list дээр цааш нь бас өөр юунууд төвсгчнүүд нэмж болно. Тэгэхээр яг энэ жишээн дээр бол нэг юутай байна. Тэгэхээр за баланс гэдэг төвсгчийг авна. Тэгээд энэ numeric утга авна. За ингээд хаалт авчиж байгаа. Энэ бол яг манай гол юм маань явж байгаа. За тэгээд A гэд нэрлэж байгаа. За энэ account new гэдэг нь болохоор одоо яг утгаа авна тий шинээр тэгээд
долларж байгаа нь болохоор энэ аккаунтаас гэдэг утгыг илэрхийлж байгаа. Тэгээд баланс 1000 гэдэг утгыг явуулнаа. За одоо энэ дээр илүү бас ойлгомжтой болох байх. За тэгэхээр энэ дээр юу байна вэ гэхээр яг санаатай адилхан number count. За метод нь болохоор withdraw буюу одоо нэг гүйлгээ хийдэг те зарлага гаргах. Энийг function x-ээр за одоо баланс буюу одоо яг байгаа аккаунтанд нь яг дансанд нь байгаа мөнгнөөс x-ийг хасна. Тэр яг энэ кодын утга нь юу вэ гэхээр одоо function x гэдэг нь болохоор яг тэр утга нь байгаа. Тэгэхээр тэр утгаа энэ балансаас нь хасаад тэгээ энийг яг withdraw гэд нэрлэчихье гэсэн утгатай байгаа. За дараагийн нь бас адилхан deposit бол мөнгө хийх те. За тийм болохоор мөнгө хийх болохоор энэ дээр нэмж өгч байгаа. Энэ дээр бол хасж байгаа. За ингээд халтууд. Энэ кодыг яг хэлбэр дээр гэвэл та нар бас харж байгаа. Эхлээд энэ дээр нөгөө угалзаа халтууд явуулж байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө function функц авсан болохоор тэгээд энэ дээр эцсийн тэр листийн хаалт эхний тэр set wrapping классын хаалтууд нь бүрийн хаалтууд нь хаалтж байгаа. За ингээд манай үндсэн код ингээд болчихж байгаа. За тэгээд бас балансынхаа юг өгнө. За тэгэхээр эхлээд балансаа 800 та байсан гэж үзчихтэй. За тэнгууд одоо манай яг үндсэн кодын нэр бол А гэдэг нь гэд нэрлэлсэн байгаа. Тэр энэ дээр А гэд доллардад энэ дээр ингээд юмнууд нь байгаа. За тэгэхээр эхлээд deposit хий тэ. За deposit за $500 deposit хийчихэ. За энийг бол ер нь нэг өөрийнхөө банкны данс ингээд төсөлж хэрэгтэй. За одоо манай баланс маань одоо хэд болсон бэ гэдгийг харъя. За 1300. Буюу хуучин өмнө байсан өөрийнхөө дансны үлдэгдэл дээр 500 төгрөг нэмж хийгээд за тэгээ баланс маань 1300 болж байна. За одоо данснасаа 500-г авъя. За авлаа. За одоо манай данс 800 гэх мэтээр. Тэгэхээр ер нь энэ кодыг бичиж явахад надад нэг төрсэн бодол юу байсан бэхээр энэ класс функцийг ч юм уу одоо энэ ер нь өмнөх хичээлүүдээр заасан function гэх мэт зүйлсүүдийг эсвэл эдгээрийг нийлүүлээд одоо иймэрхүү кодоор өөрийнхөө бас хувийн нөгөө нэг дансаа бас хөтлөх бас тийм санаа төрсөн. Тэгэхээр ингээл код чинь бэлэн байна. Тэгэл өнөөдөр тэдний дөрөвний зарлага гаргалаа. Тэглээ инглээ. Тэгэл enter дарлаа. Гол нь энэ код ч юм бол бэлэн байж байна. Юу хийх вэ гэхээр бид нар бол зөвхөн тоог нь солино. Өнөөдөр тэд байсан тэгэл тэнгуут л шууд enter дарлаа. Гараад ирнэ тий. Одоо үлдэгдэл чинь тэд эсвэл энэ сарын эсвэл энэ 3 сарын зарлага чинь нийт тэд болж байна гэх мэтээр бас тийм зүйл хийж болно. Хамгийн гол нь эдгээр зүйлсүүдийн гол одоо цаад мөн чанар гэх юм уу цаад яг за очлоо хамгийн гол
ашиг тус нь бол яг энд байгаа цаг хэмнэн ажил хөнгөвчлөн. Тэгэхээр яг зүгээр яг ингээд нэг function бичээд эсвэл ингээд тэд дээр нэг ингээд бичснээс ингээд иймэрхүү зүйлүүдээр хийх юм бол мэдээж цаг орчин бас ажил өнгөрчүүлнэ. Тийм болохоор эдгээр зүйлсүүдийг бас зааж байгаа. За дараачийн нэг жишээ. За банк гэдэг шинжтэй юм уу? За тэгээд банк гэд нэрлэжээ. За энэ contain гэдэг нь болохоор нэг одоо данс аккаунттай дансны одоо юг агуулж байгаа юм. Одоо энэ дээр одоо юу ер нь л цаад санаа одоо банкны юм агуулсан юм тиймэрхүү. За дараагийн мөр нь юу байна гэхээр бас яг өмнөхтэй яг адилхан. Гэтэ энэ дээр яг юу нь өөр байгаа гэхээр if функц ашиглаад хэрвээ одоо нөө дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх гэж хэлдэг шүү дээ. Яг тэр шиг. Тэгээд өөрийнхөө баланснаас хэтэрсэн мөнгө одоо ингээд гаргах утга өгвөл тэр нь not enough money гэдэг утга өгнө. За эсвэргээрээ бол зөвөр шууд бодоод өгчнө. За яг энэ дээр Батын данс гэдэг нэрлэлтэй. За энэ юу гэж болно? За Батын данс гэж нэрлээд банк нийвэрээ одоо яг өөрийнхөө балансныхаа утгыг өгнө. За deposit хийлээ. За жоохон deposit хийчихье. За балансаа шалгаж 100 таа. За данснасаа нэг 100 авъя те. За 100 бол авчиж болж байгаа. Тэгэхээр 100 аваад цаана 50 үлдчихэв. Тэгэхээр за одоо за одоо 200 авах гээд үзье те. Томшууд алдаа гарч байгаа. За энэ кодд алдаа байна. За тэгээд мөнгө зүйрлэхгүй байна. Хангалттай мөнгө байхгүй байна. За яг нөгөө юуны ATM шиг те. За гэх мэт. Тэгэхээр ер нь бол яг энэ код утга нь одоо цаад утга санаа нь бол ер нь бол бас if функцийг function функцтэй ингээд нийлүүлээд бас ашиглаж болно гэдгийг харууллаа. За энэ код нь дээр явахаас доор явчих. За яг энэ бас өөр нэг wrap class байна. За тэгэхээр listen name character age нь болохоор numeric функцэн numeric утга авна. За тэгээд GPA нь бас numeric. За тэгэхээр is student. За name John, age нь 20, GPA нь 3.5. За бас энэ нэг классын нэг жишээ. Энэ нөгөө дээр эхлэл хэсгээр байх ёстойсэн ч байна. Энд хүрээд ирсэн байна. За тэгэхээр энэ хүрээд манай өнөөдрийн хичээл дуусчихна. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн нэг базаад хэдүүлээ нэг
дүгнвэл яг өнөөдрийн хичээлээр бол классыг яг юунд ашигладаг вэ? Тэгээд ер нь класс нь ямар төрөл байдیں۔ За тэгээд классын хэд хэдэн жишээ авч үзлээ. Тэгэхээр энэ хичээл бол зөвхөн интро хичээл аа. Тэгэхээр maybe класс 2 гэж хичээл гарна. Тэрэн дээр бол илүү нарийн бас методыг илүү нарийнаар заана. Тэгэхээр тэр хичээл болтол бас та хэд нэмэлтээр бас энэ класс гэх мэт функцүүдээ бас илүү нарийн судлаад за тэгээд дараагийн хичээл дээр бэлдээд байж гараа. За анхаарал тавьсан баярлалаа.